Үзэгчдийн орой амгалан алтгай телевизээс бэлтгэн хөрөгдөг Тэнгэрийн цаг мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарал хандуулно. Мэдээ хэлж байна. Удаан хугацаанд хил ам татсан нэр бүхий 3 төлөөлөгчийн асуудлыг зэгцэлж маргаантай байгаа суудлыг эзэнтэй болгох шаардлагаар нөхөн сонгуул явуулахар болж байна. Нөхөн сонгуул зохион байгуулах салбар хороо хэсгийн хороодыг байгуулсан ажил эхэлсэн. Гэвч сонгуулийн зардалд зориулах нэг төвөрөгч тусагдаагүй байгаа нь одоогоор гол асуудал болоод байгааг нь мэдээллийг дэлгэрүүлдэг. Сонгуулийн үеэр хууль зөрчсөн гэх асуудлаар 7-13 өргөө багуудаас сонгогдсон нэр бүхий төлөөлөгчдийн асуудал анхнаас л маргаантай байж хууль зөрчсөн үгийг илцэж эцэстээ эдгээр төлөөлөгчдийн шүүхийн шийдвэрээр эргүүлэн татгуулсан гэх асуудал хурлын хуралдаанд орлогыг гацаанд орсон байдалтай хоног өдрийг үдсэн. За Монгол улсын дэд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн хуралдааны тогтоолын дагуу дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Тэгвэл нөхөн сонгуул явуулж эзэнгүй байгаа төлөөлөгчдийн суудлыг эзэнтэй болгоход анхаарч нөхөн сонгуул явуулах тов зарлах тухай асуудлыг хэлэлцэн товыг баталжээ. 10 сарын 28-ны өдрийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар нөхөн сонгуул зарлах товыг тэргүүлэгчдийн хурлын 64 дугаар тогтоолоор баталсан байгаа. За мөн хурлын 65 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн орог зохион байгуулсан байна. Томилж одоо аль бишний тогтоол гарсан байгаа. За үүний дагуу сая өнөөдөр нэгд өдөр буюу өнөөдөр аймгийн сонгуулийн ороо хуралдаж энэ сонгуулийн холбогдох асуудлуудаар хурал хийлээ. За эхний ээлжинд нэн төрөнд бол мэдээж сонгуул зохион байгуулах, сонгуулийн зардлын асуудлыг аймаг орон нутгаас шийдэх ёстой. За энийг бол сонгуулийн орон нутгийн сонгуулийн хуулийн заасны дагуу улсын төсөв, орон нутгийн төсөв болон холбогдох шийдвэрүүдийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас боловсруулж иргэдийн хурлаар батлуулснаар сонгуулийн зардал шийдэгддэг. Тэгэхээр бид бүхэн эхний ээлжинд бол зардлын асуудлыг шийдвэрлэхээр аймгийн иргэдийн хурлд аль бишний тоо төгөөд байна. Хуралдааны шийдвэр бас мөн ингэж гарсан байгаа. За ингэж зардлын асуудал шийдэгдсээр сонгуулийн үйл ажиллагаа жигд явах боломжтой болно. Өнөөдрийн байдлаар бол бид бүхэн салбар хороо байгууллаа Дархан сумын. За ингэж салбар хороогаа мөн Дархан сумын иргэдийн хуралд аль биесээр хэсэг байгуулах, сонгуулийн дисктэй байх хэсэг байгуулах тоо таад мөн аймгийн иргэний бүртгэлд сонгогчдын өрсийн жагсаалт үлдэхийн ажлуудыг бол зохион байгуулалт эхний хурлаараа шийдлээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох Дархан сумын 7 дугаар баг, 13 дугаар баг, өргөө багуудын нөхөн сонгуулийг 2015 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн Нэм гарагт явуулахар тогтцоод байгаа. За харин нөхөн сонгуул явуулахад зардлын асуудал хараахан шийдэгдээгүй байгаа нь одоогоор гол асуудал болгоод байна. За ийхүү аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай заавар журам ёс зүйн дүрмийг үйл ажиллагаанд чанд мөрдөж ажиллахыг нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны дарга нарийн бичгийн дарга гишүүдэд үүрэг болгожээ. Дараагийн мэдээ Дархан хот өвөлдөө бэлнэ. Цаг үеийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл сонсохоор аймгийн засаг дарга дэд бүтцийн салбар удирдлагуудтай уулзсан байна. За уулзалтанд Дархан ус суваг, Дархан дулааны цахилгаан станц, Дархан дулааны сүлжээ, Дархан сэлэнгийн цахилгаан дүүгэх сүлжээ, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцож 2015-16 оны үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд хийгдсэн ажлын явцын талаар мэдээлэл өгсөн. За Монгол Улсын засгийн газрын тогтоол аймгийн засаг даргын захирамжаар өвлийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээний байгууллагуудад графикийн дагуу ажиллаж байгаа гэлээ. За эрчим хүчний үйлдвэрүүдийн их засвар техник зохион байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 95% байна гэж мэдээлсэн юм. За өвлийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан гэдгийг уулзалтын үеэр тэд хэлж байлаа. За уулзалтаар зарим нэг тулгамдсан асуудлыг ч мөн ярьсан юм а. ТЭЦ-ийн гадаа байгаа тэр 35 кВт-ийн хуваарлах байгууламжийг 12 сарын 1 гэхэд ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа. 12 сарын 1 гээд ашиглалтанд өгчих юм бол одоо тэндээс ТЭЦ-ээс гарч байгаа тэр одоо хонгор за энэ инхтал жимс ногоо одоо энэ орхны чиглэл за мөн дээрээс нь одоо тэр үйлдвэрийн өрөөнд хараад дистанцын шугамд бүгд одоо хэрлээ хамгаалт тэр хуваарлах байгууламжаар дамжаад ингээд хуваарлагдаад явчих ийм одоо боломжтой болж байгаа. Дээрх байгууллагуудад нийтлэг нэг асуудал байгаа нь айл өрх төсвийн байгууллагуудаас авах өр авлага хуримтлагдсан гэдгийг хэлж байна. За түүнчлэн Дархан ус суваг компани тухайд КВ зочид буудлын өмнөх шугамын аваарын байдалтай байгааг танилцуулсан бол цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төвийн бүсийн салбарын зүгээс Дархан хотод байрлах 6 дэд станцын харуул хамгаалалт камержуулалтын асуудлыг ярьсан. Харин Дархан дулааны сүлжээ компани хэрэглэгчид төлбөр барагдуулалтыг туйлын хангалтгүй хийж байна. Төлбөр төлөх чадамж тун таар байна гэсэн юм а. Энэ мангартын шугамын нийт эзэмшлийн дулааны шугамын хариуцагч эзэмшлийн асуудал бас тодорхой сая бид нар үйлчлэлтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тэнд нэг 10-аад айлын дулаангүй гэсэн газар дээр бид нар очиж үз танилцсан. Тэгээд бид нар эндээс өөрсдийнхөө боломжоор тэр асуудлыг шийдээд айлын дулаан шийдсэн. Тэгэхээр энэ
асуудалтай та нар маань бас энэ манай захирагчийн албатай ярьж хагаад энэ эзэмшлийн асуудлыг шийдчихүүл яасан бэ гэсэн тийм бодолтой. Энэ дээр та нар бас санал бодлоо өгөөд энэ жилийн зохион байгуулчмаар байна. Одоо бид нар тэр хорооллын дотор бас камержуулт хий гэдэг энэ асуудлыг хийж байгаа. Энэ хүрээндээ энэ станцын камержуултыг бас бид нар шийдэж болно. Уулзалтын төгсгөлд аймгийн засаг дарга сард нэг удаа инженерийн шугамсалжээний байгууллагуудын мэдээллийг сонсож зөвлөлдөг уулзалтыг хийхээр тогтлоо. За ингэснээр дээрх байгууллагуудад тулгамдсан бэрхшээлийг цаг тухай бүрт нь хамтран шийдвэрлэх гарцыг хайх болно гэж тодорхойллоо. Тэнгэрийн цаг мэдээллийн хөтөлбөрт анхаарал хандуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Аймгийн удирдах ажилтнууд зөвлөлдлөө өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавьж мэдээлэл даалгаврыг засаг даргаас авсан үйл явц өрнөсөн байна. Мэдээллийг дэлгэрүүлье. Үеийн аймгийн засаг дарга нар удирдах ажилтны зөвлөгөөнд оролцогчдод тодорхой үүрэг даалгавар өгдөг. За хамгийн гол нь тэр үүрэг даалгаврын хэрэгжилт ямар хэмжээнд байна гэд үзэхээр туйлын хангалттай байх тохиолдол үгүй. Тиймээс үлэг болтол хийлж ярьж загнад замдарч ирсэн удирдах ажилтны цаг ашиглалтын талаарх сануулгыг дахиад хүндсэн. За түүнчлэн гадаад дотоод томилолт болон хувийн ажлаар явахдаа чөлөө зөвшөөрөл авч явах хэрвээ албан шугамар төрийн мөнгөөр явсан бол үр дүнгээ тайлгнадаг асуудал туйлын дутагдaltaй байсаар ирснийг энэ үеэр сануулад авсан. За харин иргэдээс ирсэн санал гомдлыг шуурхаар шийдвэрлэхийн тулд шинэлэг ажил үйлчилгээг нэвтрүүлэх болсныг ийхүү хэлсэн юм а. Иргэдээс ирүүлж байгаа санал өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг одоо богино хугацаанд төрийн шуурхаа өгнө гэдэг маань өөрөө мэдээ төрийн байгууллагуудын өмнө тавигдаад байгаа зорж байгаа юм асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлын хүрээнд манай аймгийн хувьд бол аймгийн засаг даргын санаачлагаар хийгдэж байгаа нэг ажил бол нөгөө засгийн газрын 11 төв гэж байдаг. Тэрний одоо жижигсгсэн хэлбэрээр бас аймгийнхаа нэг цонхны үйлчилгээнд дор байгуулахаар ийм саналын төслийн шатандаа ингэж явагдаж байгаа ажлууд байгаа. Энэ ажил ингээд хэрэгжиж бодит одоо биелэлээ олсноор энэ иргэдийн маань өргөдөл гомдол одоо шийдвэрлэлтэнтэй цаг хугацаа алдах ийм хүндрэл бэрхшээл учрах ийм асуудал бол нэлээд багасна гэж ингэж үзэж байгаа. За сар бүрийн эхэнд хуралдах аймгийн удирдах ажилтны зөвлөгөө энуудад 75% эрсдэлтэйгээр үндсэн 6 асуудлаар мэдээлэл хийснээр өрнсөн. Аймгийн хууль зүйн хэлцээс шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар за байгаль орчны газраас байгаль орчныг хамгаалах хавар намрын сарын аяны хүрээнд зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл хийсэн бол автотеврийн төвийн үйл ажиллагааны талаар цаг үеийн мэдээлэл, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр мэдээлэл хийгдэж, за стандартын мэдээлэл сурталчилгааны ажлын талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагуудад өгснөөр энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөө өндөрлөсөн. Тэнгэрийн цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Боловсролын чанарын шинжилгээ сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор Дархуул аймгийн 1-р сургууль 2015-2016 оны хичээлийн жилд хүүхэд нэг бүрийг шинжлэх ухааны суурь мэдлэг чадвар эзэмших, бие даан суралцах арга барилтаа, эрэг зөв төлөвшөлтөй хөгцөө иргэн болгох зорилгыг тавин өөртөө байгаа бүхнээ бусдад харамгүй зориул уриатаагаар ажиллаж байна. За боловсролын чанарын шинжилгээ сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан 2015-аас 2016 оны хичээлийн жилд хүүхдийн бүрийг хөгжүүлэх, шинжлэх ухааны суурь мэдлэг чадвар эзэмших, бие даан суралцах арга барилтаа, эрэг зөв төлөвшөлтөй хөгцсөн иргэн болгох зорилгыг тавин өөртөө байгаа бүхнээ бусдад харамгүй хайрлан уриатаагаар багш бүр хүүхдийн бүрийн ахиц амжилт оролцоонд тулгуурлаж сургалтын чанарыг дээшлүүлэхэд голчлон анхаар сургуулийн зорилготой уялдуулан ажиллаж байгаа юм байна. За тухайлбал зөв төлөвшүүл, таны ирээдүй цөм хөтөлбөр сайн хичээл, цөм хөтөлбөр авьяас, цөм хөтөлбөр ном, эрүүл мэнд саруул ухаан гэсэн хүүхэд төгслийн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. За энэ ажлын маань одоо нэлээд одоо томоохон ажлын нэг маань бол эцэгчүүд хүүхдүүдтэй одоо хамтран одоо ажиллах, эцэгчүүдийг сургалтандаа татан оролцуулах энэ чиглэлийн ажлууд маань байгаа. Зөв төлөвшил таны ирээдүй гэдэг энэ чиглэлээр бол бид бүхэн бас Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудыг зөв төлөвшүүлэхийн тулд багш сургууль хүмүүжүүлэгчид мөн дээрс нь одоо эцэгхийн үүрэг оройл бол ИХМА гэдэг үгнээс энэ хичээлийн жилийнхэн зорилгыг бол хүүхэд өрөөний төлөө эцэг багш нарын оролцоог одоо нэмэгдүүлэхийн, эрчимжүүлэхийн ажлыг бол гол ажлаа болгон одоо үйл ажиллагаагаар чиглүүлж ажиллаж байна. За тэгэхээр энэ хичээлийн жилд бид бүхэн 925 гаруй одоо сурагчтай одоо далаад одоо багш ажилчид орсон юм одоо далаад одоо багш ажилчтай одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ хичээлийн зорилготой хүрэхин тулд бид бүхэн бол хүн бүрийн оролцоо чухал юм ба. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм а гэдэг одоо зорилгын дор бол үйл ажиллагаа явуулж байна. За одоо цөм хөтөлбөр суурь боловсрол дээр хэрэгжснээр бидэрт ямар ахиц гарч байгаа гэдэг талаар мэдээж бид нар судалгаа хийж байна. За судалгаан дээр үндэслээд хөтөлбөрүүдэд боловсруулж байна. За хөтөлбөр боловсруулсаар мэдээж бид нар гол тулгарч байгаа асуудал бол үйл ажиллагаа явуулах үйл ажиллагаа. За үүн дээр бид нар багш нарын хөгжлийн асуудал дээр багш нарыгаа чадваржуулах, хөгжүүлэх, за цөм хөтөлбөртэй холбоотой бүхий л одоо олон талд сургалт зөвлөмж зөвлөгөөг тал бүрийн олон нийтийн байгууллага болон
боловсрол соёлын газар, багшийн мэргэжлийн дэвшүүлэх институт гээд олон хамтын ажиллагааны байгууллагуудаас зөвлөн туслах авч ажиллаж байна. Ингэснээр бид нар хүүхэд бүрийн хөгжил, хүүхэд бүрийн сурлагын ахиц амжилтын тал дээр анхаарч цаашид Монголд хэрэгтэй, ирээдүйтэй тийм эргэн хүнийг гаргана гэдэгт одоо итгэж ажиллаж байна. За эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд эцэг их олон нийтэд чиглэгдсэн хүүхдийн төлөвшил, хоцролт, таслалт, ахиц гарах зэрэг мэдээллийн өдөр тутам эцэг эхчүүдэд хүргэдэг смарт мессеж, судалгааны мөрөн багцын цагийг хуваарьд оруулан багш бүр ээлжид хичээл бүрийг 40-80 минутаар зааж сайн хичээлийн самтаа болох зорилт тавин цөм хөтөлбөр сайн хичээл зэрэг онцлог ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм байна. За үлээвэр хөгжим морин хуурын дугуулан, цахилгаан хөгжмийн хамтлаг, наамлан, урлал, загвар зохион бүтээхэд дугуйлан, цаасан, шүрэн урлалын дугуулан, дүрслэх урлагийн дугуулан болон сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтон, хөл бөмбөг, хөндийн өргөлтийн үндэсний бүх жодоо бүх зэрэгэд спортын секцэнд нийт 153 сурагч хамрагдсанаар аймаг улсын төдийгүй улсын чанартай тэмцээнд жил дараалан эхний байрууд эзэлдэг болсон байна. За 2015 оны хэмжээнд улсад алт 8, мөнгө 15, хүрэл 21, аймгийн хэмжээнд 18 алт, 25 мөнгө, 35 хүрэл медалуудыг тус сургуулийн сурагчид эзэлсэн байна. Хөтөлбөрийн дараагийн хэсгийг хүргэе. Иргэдэд хамгийн ойр хүртээмжтэй ажиллах учиртай байгууллагуудын нэг нь эрүүл мэндийн байгууллага байдаг. За өнөөдөр эрүүл мэндийн салбар зөвлөл хуралдлаа. Энэ салбарт тулгамдж буй асуудлаа хэлцлээ. Мэдээллийг дэлгэрүүлье. За 2014 оны засаг даргын 317 дугаар захирамжаар эрүүл мэндийн салбар зөвлөл байгуулагдсан байдгийн байна. За уг зөвлөлийн дараагаар аймгийн засаг дарга өөрөө ажиллах бөгөөд эрүүл мэндийн газрыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. За өнөөдөр аймгийн эрүүл мэндийн салбар зөвлөл ийхүү хуралдаж байгаа юм. За шинэ засаг эрүүл мэндийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа болон тулгамдж байгаа асуудлуудыг энэ үеэр сонссон. За энэ удаагийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн хуралдаанд 77% эрсдэлээр эхлэж салбар зөвлөлийн гишүүд тулгамдж байгаа асуудлуудаа хөндлөн ярьсан юм а. 2015 он болоод 16 он цаашлаад бүр 20 онд Тархан уул аймгийн эрүүл мэндийн салбар тулгамдж байгаа асуудал одоо нийгмийн эрүүл мэндийн байдал өнөөдөр ямар шатанд байна те цаашиж яах вэ? За эрүүл мэндийн хүний нөөцийн асуудлыг өнөөдөр яах вэ? Хүний нөөцтөр маш олон асуудлууд тулгамдж байна. Одоо эмчнэрийн боловсон хүчнийг дотор суурьтай ажилуулах тийм ээ олон эмчнэрийг залуу эмчнэрийг бэлтгэх гэд маш олон асуудлууд тулгамдж байгаа. За эмнэлгийн тусламжийн стратегийн хэрэгжилт ямар шатандаа явж байна? Хувийн эмнэлгүүдийн зөвшөөрөл олох ажиллагаа ямар шатандаа явагдаж байна? Цаашдаа ямар асуудал тулгамдж байна вэ гэд дандаа 16-аас 20 онуудад эрүүл мэндийн системийн хэмжээнд тулгамдсан асуудлуудаар 6 асуудлыг хэтэлцэж тулгамд зохих хэмжээний одоо шийдвэрийг гаргаад үүрэг даалгаврыг өгдөж явж байна. За хилэлцсэн асуудлын тухайд эмнэлгийн тусламжийн стратеги хөтөлбөр тулгамдсан асуудлууд, за амьдралын буруу хөвчлээс үүдсэн өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд анхаарах асуудлууд байгааг, за мөн эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссийн үйл ажиллагаа тулгамдсан асуудлын талаар, за цаашлаад хувийн хөвчлийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн газраас хийсэн үнэлгээний дүнг танилцуулсан юм а. За мөн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар эрүүл мэндийн газрын хүний нөөцийн менежер холбогдох мэдээллийг хийсэн юм. За ер нь бол үеийн үеинд бол засгийн газрын тогтоолоор ярьсан шин зөвлөлүүд ажилдаг. За энэ удаагийн зөвлөл маань бол бас шин бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагаар нэгдүгээрт онцлог, хоёрдугаарт нь болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдж байгаа маш олон асуудлыг нэг дор багцлж авч үзэж байгаагаар хоёр дахь онцлог нь болж байна. Уг зөвлөл жилд 2 удаа хуралдах төлөвлөгөөтэй, за эрүүл мэндийн салбар зөвлөлийн мэдээллийг танилцуулж өнөөгийн байдлаар тулгамдж байгаа асуудлыг хилэлцэж шийдвэр гаргах нэгдсэн дүгнэлтэнд хүрэх нь салбар зөвлөлийн хуралдааны гол зорилго болдго юм а. Тэнгэрийн цаг мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаартай хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн шинэлэг мэдээлэлтэй эргүүлцлаа. Баяртай үзэгчтэй.